Эргэцэн шинжилгээний хүрээнд шинээр батлагдсан шинжилэн найруулсан хуулиудыг практикт хэрэглэх арга зүйгээ тодорхойлж, хуулийг нэг мөр ойлгож, нэр томьёоны тайлбарыг анханаас нь нэг ойлголттой салбар байгууллагуудын ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх зорилготойгоор гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаар өөрөө хүлээгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү зөвлөгөөнд аймгийн эрүүл мэндийн газар, боловсрол соёл урлагийн газар, цагдаагийн газар, хөлмөр халамж үйлчилгээний газар, жаргалан цумын анхан шатны нэгжид ажиллаж байгаа дээрх чиглэлээр өөрөө хүлээгчид хамрагдсан юм. Монгол улс хүүхдийн салбарт хэрэгжүүлэх хоёр шинэ хууль нэг хуулийг шинчилсэн гээд дээрээс нь дахиад 3 дахь хууль нь гэр бүл чиглэсэн гэр бүлийн хүчирхцээ тэмцэх тухай хууль байна, хүүхд эрхийн тухай хууль байна, хамгааллын тухай хууль байна, хүүхд харах үйлчилгээний тухай хууль байна гэдэг ингээд энэ олон гарсан шинэ хуулиудыг ойлгох тийм ээ практик тэрийг хэрэгжүүлэх ийм арга зүйгээ бид нар ярилцж байна. Тэгэхээр салбарын хамтын ажиллагаа бол энд бол чухал гэж үзэж байгаа. Тэгэхээр Ховд аймгийн хүн амын төвлөрөл жаргалан цумд байгаа. Тэгэхээр жаргалан цумын цэцэг дарга буюу жаргалан цумын хүүхдийн төлөө зөвлөл, жаргалан цумын хүүхд хамгааллын хамтарсан баг гэдэг тамийн газар дараагаар ахлуулсан баг байж байгаа. Тэрээс нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга гэдээ байж байгаа. Энэ хүмүүс маань энэ жаргалан цумын иргэдэд хүрэх, гэр бүлд хүрэх, хүүхдэд хүрэх, залуучууд хүрэх ажил үйлчийг эрхийн явуулах юм бэ гэдэг талаараа бид аягүй чухал тийм уулзалт хийж байгаа. 12 багийн цэцэг дарганд ирсэн байна. 12 багийн нийгмийн ажилд ирсэн байна. 6 багийн хэсгийн байцаагч нар энд байж байна. Эрүүл мэндийн төвийн 6 нийгмийн ажилтан байж байна гэдэг ингээд 63 сургуулийн нийгмийн ажилтан гээд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ийм сургалт зөвлөгөөний бид нар зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнийг инхүү зохион байгуулснаар салбар байгууллагууд цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, эрсдэлт нөхцөлд хүүхэд гэр бүлийн асуудлаар мэдээллийн сан үүсгэх, гэр бүлийн хүчирхийлэл өртсөн иргэд хүүхдийн эрхийн зөрчилд хариу үйлчилгээ үзүүлж эргэх холбоотой ажиллах арга зүйд суралцах, гендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх, үйлчилгээ хүчирхийлэл үйлдэгч нар сургалт хийж мэдээлэлээр хангах төлөвлөлт хийх, жаргалан цумын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд туслах зэрэг олон чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлож байсан юм.